10 санаад л ингэж санааж байгаа одоо хэлс хомдолтойгоор өнө хоргоос ингэж ирсэн юм аа. гэж сонсч би. За дөрөвдүгээр цаас нь бол өнтөртлээ. Өнтөртлж авъя. Би энергийн тухай одоо олон жил гээд энэ жилийн хавар одоо аймгийн дөд дараах одоо аймгийн дотоод ямалга тавчааны дөд дараах ухаан шанли одоо домт жиргийн аймгийн домт жирийн шүхрааны дараага одоо жүүжинтэй одоо гэсэг удирдлага та халваасан хорл болж тосгийн шийдвэр надад одоо намтрын тэмдэглэгийг хүртэн хөргийн одоо төлөөр нэгээс гаргаж өгч одоо хамаатай хүмүүсийн одоо байж чанаа гэж хэлжээд ингээд би одоо тэдэнд итгэхээр одоо хагасчил дугай хөлөөс суужээ. Гэвч одоо өдөө хүртэл ямар ч хариугүй. Би энергийн одоо төлөө одоо 5 жил илүү одоо нэг сүнч одоо зүгтээ амарч ханаагүй явж байна. Хүндэд удирдлага та нэмээ хасар тосэргийн шийдвэрт надад одоо үний яс өрхөд өгшөө хууль гэрлэгийг олгож өгөхийг хүсье гэж бичсэн юм аа. Юм дээр одоо өдгөр удирдлагууд бол хамтарсан уралдаан одоо энэ хэргийн тухай тусгай хоролдуулсан учир байгаа юм аа. Биднээс явал дууцсан юм аа. Тэгэж одоо тэмдэглэл өнтер хийсэн юм байхгүй бидний агачаад одоо аргалах гэсэн юм уу, ухаалах гэсэн юм уу, эсвэл сайн санаагаас авчихсан юм уу, ичсэн агачаад нэг хорол хийсэн юм аа. Тэгээд бид бол одоо үдэлт бодломж баримтлаад ярьсан чинь бол одоо хууль мэдгүй байна л гэж хэлэх шиг болсон юм аа. Одоо чигүүд энэ найдмат болно өрдөмтгийг одоо 5 жилээр тасалдахад бол харин надаа 2 жил үдчих болсон гоор нуучаар гэннаас хэлж гаргасан учир байна. Өдгөр ардын амнаас үхэл шахтлаар жал болгож чалаа мамаа хийдэг хархас мэдийг шийдэх нь тэд нарыг зөв сэтгэж зөв ухаантай болгож хорлогдох чингэнд буруу мэдүүлгийг хүсье. Би ийм их физик хүчрийн доор үргэлжлэн амьдрах дийлэхгүй. Та нар минь шийдвэрлэж өгөхгүй. Шахахгүй бол одоо би гар хөдөлд ушаавна. Надад босдыг өрөвдөн хайрлах өнөрөнгөө сэтгэл байна. Харкстуудын алан хитдах өшөөгөө авах сүсчрэгч бүрэн байна. Өдгөр жил би одоо төсөөд ирсэн. Хойлын идэвсэндээ үний яс айлгааг ялнаа. Надад өөр явах замгүй. Би дөөш өрөхгүй. Дөөшөө жаалтахгүй. Хаа газрын ямар хүн хойж өссөн хөргийг хэлсээр шийдвэрсэн бол мөн төр байгууллагын төр ажилт нь хариуцлага үүрүүлэх ёстой. Өндөхөө хуйлдарч нарийн тогтоолтой хөргийг ихтгэж үргэлжлэн алалдаан болвол хөргийг дарсан хөргийг хэлсээр шийдвэрлсэн хэрэгтэд одоо хариуцах хэрэгтэй. Би ямар ч хариуцлага үүргэлгүй гэж одоо би өөрөө би ганг бохоо өөрөө одоо өнөөдөр удирдлагууд бичсэн юм аа гэхдээ та нар минь одоо илүүхэн дамжуулаад өгнө үү гэхгүй байна. Би одоо ханчаардаад байгаа юм аа. Жаас мөнгө хажгартай мэдлэг мэрэгжил хажгартай харилцаа явуулж байгаа хажгартай доолны орнд мэрэгжилтэй мэдлэгтэй хүн сайн санаатай олон байх байлгүй те илүүхэн дамжуулаад өгнө үү гэж хүсэж байна. За 6 дугаар сарын дээр ингэж хэлсэн байна. Өдгөр ялтын авар илэрлээ одоо сайн бол одоо ялтад дотор бол одоо хүнээс ялтан бол өргий одоо хийсээр шийдвэрлсэн одоо улсын хуулийг ирсэн ус ялгалж бүрэлдсэн юм чи одоо ялтад тоо тавьдэж та. Өдгөр ялтын авар илэрлээ сайн бол одоо би өргөөр дагалсан иргэнэ төлөөр төчөөдөн том төгрөгийн төлөөр явуулаа тоёсоор навна гэвч одоо хонин хөдий төлөх юу одоо би хамаарч дийлэхгүй. Тэр юм тогтоод дийлэхгүй. Надад улсаас олгож ягаад үний эснээ төлөөлөл хилэн томчсод олгож ягаад мөнгө олгож өгөх хүсье. Улсаас үний эснээ төлөө томчсдыг одоо зэрэгжүүлэн дамжина гэсэн тогтоол байхаас биш одоо өдгөр
одоо хоолоос өтгöd шиг одоо өлтвийн жигшүүр дараагаар одоо үнийснэ талууд тэмцээг одоо хэргийн тухайг үний одоо зэрэг сүсийн хохоор одоо ухаалж болно гэж тогтоосонгүй юм аа битээ. Одоо хэдэн жилийн онц том хэлсэргийн гийг одоо цахаатагын төлөө томцсон өгнээ бас одоо би хууль цаашийн талаараа одоо сануулга гаргаяач. Зарим байгууллага одоо тухайгийн хүнээ одоо жаргын материалыг өлдөг шилтгэхээр одоо хөлөөж авахгүй одоо энэ дотоос одоо шамшаад одоо дүгмгүй бол одоо шамшид дийлэхгүй бол одоо хөлөөж авахгүй шүү дээ. Шамшихад одоо шамшид дийлэхгүй одоо бас хэргийг хийдүүлэхдээ бусад хүмүүстэй одоо өвчлөлтөх учраа гаруул одоо амар их бодоод одоо тийм шилтэйгээр хөлөөж авахгүй. Одоо хөлөөж авсан ч авахар утсан ч одоо ямар материал хурааж авсан, хөн гардаж авсан, хөчнөө материал гардаж авсан одоо ийм одоо баримт хийж өгдөг шүү дээ. Эдгээр баримтуудыг бол одоо хийж өгөхгүй байна гэж ярьж байна. Одоо хурааж авахар батсан ч одоо гэр баримтаа хийж өгөөд хурааж авахар батсан ч одоо жаргын хугацаа өнгөрсөн ч ямар ч хариу өгөхгүй байна. Хойлоо тогтсон жаргын хугацаа одоо өнгөрсөн ч ямар ч хариуцлага үргэлжлэхгүй үргэлжлэн хийж яана. Иймээс одоо улсын хууль шаажийн байгууллагаас одоо шаардлага гаргаад тухайгийн хүнээ жаргын материалыг өрхөж хурааж авах хэрэгтэй мөртөө хариу урамт хийж өгөх хэрэгтэй. Өсөө тэгвэл цохоо шийтгэл өгч нийгэмд нийтлүүл таарна. Өдгөр хууль садлагын нийгэм улсад үжүүлэх хор хөнгөл байгуулсан. Ихээс их юм. Олон хийс хэргийг шийдвэрлэхгүй дарж арда олны хилэн хорслыг дөгдөж хаваан бардаж бий. Ард томны нам улс төр хууль цаашийг итгэх итгэлийг алдрааж байна. Нам болон ард томныг завсардуулж чухалчлан үжих болов уу гэж хэлжээ. Хоёр нь бол зарим удирдлага өдөрт нь хурал хийж байна гэх буюу ажиллаар гадагш гарсан гэх шалтгаанаар одоо ямар байгууллагыг өөрөө дөрөв шилтгэхээр одоо хор амсагтай уулзахгүй дутаа яшиг төгөөс ялна гадуур сүлүү явж одоо хилэс хориг нүдэн доор нь гарч байхад одоо нүд байгаад сохроор овлно чихээ байгаад дүлийгээр овлно одоо өндөр тушаал үргэлэн алан гэртэн суухгүй гадуур гажуу гөрөвгийг илдэн таньж бай. Доорх адлтнад нь илээр хуул цаажийг зөрчиж байхад тэднийг шийтгэн тэднийг жаан сургаахгүй мөртөө тэднийг өмгөлнөд тэднээс ашиг олж нүүр тал олж дөөс ташхыг гойддог. Өдгөр хүмүүсд чохох арга хэмжээ авч зөв сэтгэж зөв хөв боловсралтай болгон хүмүүжүүлж ард түмэнд үйлчлүүлэхийг хүсье. Энэ нь одоо 6 дугаар часаад та нараа одоо илүүхэн дамжуулж өгөхийг хүсье. Дамжуулж өгөх гэнэдья. За хийсэргийн онц том хийсэргийн 7 дугаар сард нь хүн ачаад нийгэм хөсөн ажиггүй явж байгаа ялтыг тэхэн шүүн аалж тос хэргийг шийдвэрлэх явж байгаа ял хийсэн хуулийн хүмүүсийг өндөр шийдэх нь хорлогдогчинд жохох төлөөр олохыг хүсье. Би ядаа мөдөр нь өөрийгөө засаж дийлэх хүмүүсийг жохох хэмжээгээр уучлаа. Гэвч үргэлжлэн болоход надад буруу хүлээхгүй бол хэргийг өссөн тултлаа хэмжилнэ. Надад аргатай, сүрч хэрэгтэй би олон томны төшөлнө. Тэдэнд даалнаа. Тор сүлжээнд нийтлэнэ. Үний яс ялваагийн ялна гэдгийг бат итгэнэ. Би одоо ийм их хилэс гомдлын домд удаан амьдрахгүй. Би нэн олон хайрхасчуудын алнаа. Би ухвал та нар минадаа миний эхнэр хүүхдийг одоо бас өөжийг харгалзан одоо хүүхдийн нь хөвс сурталтай хүн болгоно хүмүүжүүлэхийг хүсье. Би үгсэн ч хямдханаар үгүй. Ихэр чоо мандуулж тус онц том хилэс хэргийг домдод улсын 13 доншоор ард түмнээ чихэнд хүргэж дийлнэ. Бас мань том удирдлагын
чих саналд анхаарал оруулж дийлнэ. Тос цагтлын бол одоо би Монгол лар бичээд одоо гитар бусдад найд нь одоо орчуулж удирдлага танд найгарт хүргэж бий. Учир нь зарим Монгол үсэг мэддэг хүмүүс одоо удирдлага таны Монгол үсэг ойлгохгүй гэдэг ялгамтуулна одоо олон хэлэс хэргийн үнэн байдлыг худлаар орчуулна. Онч том хэргийг жижигнэр тайлбарлаж удирдлагын анхааралд оруулахгүй нуудаар нь одоо хэргийг дарна бусдаас ашиг олж байна. Одоогоос зарим нэлээд үнэ анхаарал дармаар хэргийг одоо үгүйсгээд одоо иймэрхүү том хэргийг одоо өөртгөлөө тавиргаад нэлээд багсгаагаад шиг одоо ингээд мэдүүлж байна гэж та бичдэг. Та өдгөр хүмүүсийг захирч залруулах өрхтэй мөртөн чадвартай би таныг итгэж байна. Та тус хэргийг лавтай голцоос шийдвэрлэж өгнө гэдэгт итгэнэ. Би аавын хаан хэлсийг чагаадахын тулд аманчилно. Үүний ёсны төлөө би ямар ч хүчрээс айхгүй. Би аль нэг өдөр сайн хүн сайн удирдлагатай олж явчихна. Олон түмэн намайг лавтай дэмжих юм аа. Би одоо өрн болж төрснөө яасны хавьд бол одоо аавынхаа хэлсээр одоо харамсалтай гэсэн хэлсийг чагаадахын тулд одоо ялгаагаан жируулах үүрэгтэй ёстой яманч болно гэж бичсэн юм аа. Та нарыг надад илүүхэн дамжуулаад өгөхийг хүсэж байна. Та нартай баярлалаа. Таны энэ цагийг гарч дууллаа. Ингээд 7 час байгаа юм аа. Манайсаа үргэлжлэн харьцаатай байж яа. Намайг бол гам хөгдгөө. Миний харьцах утас бол 158 тэгдэр удаа 9 89 32